За эхлэн хүндэт профессор багшлаа эхлэн хүндэт ажилтаа албаа хаагчид та бүхэндээ сар шинийн 4-ний бэлэгдсэн өдрийн мэндийг дэвшүүлье. За өнгөрсөн он бол манай хамт олонны хийж бүтээх уран суурь эрдэнэ мэдлийн их далайг цэнгэлэх энэ их ажил бол үнэхээр одоо уулзаж ирч хүчтэй өсвийн сайхан жил болсон. За он сарын оны эхлэлээр шинэ толгоороо ч гэсэн хуучин толгоороо ч гэсэн манай хамт олонны хөтөлбөрийг төр засгаас өндрөөр үнэлсэн ийм сайхан амжилт өнгөрсөн. Ямар ч байсан бид бол дээд боловсролын байгууллага болсонтойгоо холбогдуулж эрдмийн зөвлөлөө байгуулж чадсан. Эрдмийн зөвлөл маань манай хамт олонны олон жилийн оюуны хүч хөдөлмөрийг эрдэм номын их үйл хаалгыг нээж энэ олон шивнэрээ өсгөн хөгжүүлсэн арга ухааны үнэлж Монголын хөгжмийн шинжилгээ ухаанд орсон үнэлгээ үнэлж олон багш нар маань профессор цолыг өсгсөн байгаа. Энэ бол зөвхөн манай хамт олонны амжилт үгүй Монголын хөгжмийн урлагт бас нэг шинэ хуудас нээсэн ийм сайхан амжилт болсон. Энэ жил бол бид бас яг энэ шинэ оныхоо босгон дээр сургууль цаашид өөрийнхөө хөгжлийг тодорхойлсон шинэ бүтцийг эрдмийн зөвлөлөөрөө дэмжүүлж бодлого зөвлөлөөрөө батлуулсан байна. Одоо бид энэ онд бол шинэ бүтцээр ажиллаж эхэлнэ. Нэгдсэндээ машинаар ярих юм бол Орос мотортой Япон дугуйтай ч юм уу Франц, Англи, Америк бусад сэлбэгтэй машин өнөөдөр бүх тоног төхөөрөмж нь Монгол хүний оюун ухаанаар дэлхийн шилдэг бололт дэвшлүүдийг шингээж уралсан Монгол хүний оюун ухаанаар хийсэн ийм машин дээр суух гэж байна. Энэ машинаараа бол бид нисдэг машин гэдэг шиг явдаг газар нь ч явж нисдэг газар нь нисч чадна гэж сургуулийн удирдлага холбоон шийдсэн. Энийг бол эрдмийн зөвлөл удирдах зөвлөл бол бэлдсэн байна. Одоо бид олон машиндаа эзэн болох ёстой. Бидний зорилго бол саран дээр очих гэдэг. Тэгэхээр энэ машин боловч чадна. Ганцхан жолоодогч болсон бид нэр энэ машинаа сайн ойлгож машинтайгаа малчин хүн малдаа зүрх сэтгэлээ өгч малыг нэгшүүлдэг шиг машинаа бид баа бэг үнэдэг. Энэ машиныхаа эд шидийг гаргах юм бол бид саран дээр очив. Саран дээр очсны дараа бид дуртай бүтцээ дахиж өөрчилж болох юм. Тэгэхээр энэ бол бидний шилжилтийн бүтц гэж нэрлэдэг байгаа. Тэнд авцар тавьсан Улсын консерваторийн хичээлийн шинжилгээ нээлттэй хэлсэн. Консерватор өндөр зүйл юм гэж. Тэнд ээж аавынхаа өрөөс мөнөөс гараагүй гэхэд цагаас өрс нэг нэгээ сууж байгаа. Эрдэмтэн нэргүй багшаар таамаглал Монгол улсын консерваторын өндөр зүйл. Тэгэхээр өндөр зүйлээ бид ямар нэгэн анхаарлаас гадуур энд хийж болохгүй. Бидний өнөөдөр тодорхой уршаалгахад бас гарч болдгүй эрсдлийн нэг зүйл бол хоёр талд сургуулиас салгасан сургуулийнхаа хүчин зүйлийг өнөө маргаашийнхаа рискийг бас жоохон дутуу дооцсон талаараа гэсэн бид консерваторт их анхаарал тавьсан чинь доотлол сударч магадгүй аюул байсан. Доотлол сударвал консерваторын тухай ойлголт байхгүй. Доотлол зөвхөн шүтээд байвал бидний уршаа алхах гэж байгаа дээд талын
консерваторийн чиглэлийн дэд боловсролын байгууллага өөрөө нөгөөдөж хүчгүйнэ. Тэгэхээр одоо бол бид гэрээ бэлтгэх хүмүүсээс шаардлагын эргээд энэ консерваторийн чиглэл агсан төвчний чиглэлээ нэг нүдээр нэг шугамаар нэг хацаар харна. Ингэж ажиллахад бид бол өмнөд тавьсан бодлого хүрнэ гэж бодож байгаа. Хүн ер нь монголчууд хүүхдийг шинжих олон аргууд байдгийн нэг бол март нүдтэй хүүхэд гэж багаас нь ханддаг. Тэр хүүхэд бол малаас хариулна, малаа ихрийг малд явах дуртай. Ямар ч байдлын зовлон бэрхшээлийг тэр хүүхэд малаа дагаад аваад ирдэг. Малд нүдтэй хүүхэд гэж нэрлэдэг. Тэр хүүхэд бол зөвхөн малын тухай асуудал яриад байгаа биш. Малын өвчлөл болсон хүн бол хүний өвчлөл болно гэж ярьдаг. Тэгэхээр тэр гэрхаа хүүхэд бол малтаас сэтгэлтэй, мал руугаа тэмүүлдэг, мал нь өсдөг, малаа тэр хүн хайрладаг. Тэгэхээр би өнөөдөр та бүдгийг өнөөдөр бол олон амралтын хэрэг сургуулиар зориод сургууль руугаа яраад ирж байгаа хүмүүс бол сургууль хөгжүүлэх гэж байгаа. Сургууль дээр очвол тэр хүн сэтгэлийн таашаа хөдөлдөг. Тэрүүгээрээ ч ажиллаа сайн хийдэг. Ажиллаа сайн хийснээр энэ сургууль өөрөө хөгжиж эхэлжээ. Тийм учраас өнөөдөр манай болон залбирчдаа яаран хүчилсэн явдал бол хамт олонтойгоо уулзсан сургууль дээр очих хүсэл тэмүүлэлтэй бодсон шинэ сарын эхэнд шинэ сайхан үгээ хэлэлцэж шинэ зорилгоогоо тэмүүлж хэлсэн хамт олондоо энэ ондоо өнөөдөр тавьсан зорилгоо сонссон хэмжээнд хүртэл биелүүлж хэрэгжүүлж нэг цул хамт олон болж автомны соёл иргэнүүлэх Монголын хөгжмийн урлагийг хөгжүүлэх олон улсын түвшинд Монгол оюуны гайхамшигыг үзүүлэх их үүстэй улам их амжилт гаргахыг хүсэн өрөөж уламжлалт зорилготой хэлцгээе. Сайхан уу. Камерын уу.